2019 оны 8 сарын 8-ны Сөүл хотын Кансагу дүүрэгт байрлах нэгэн зочид буудлын ажилтан үйлчлүүлэгчээс дуудлага аваад яаралтай тухайн өрөө рүү гүйж очсон юм. 42 настай Чанг их хэрэгтэй байжээ. Тэр хүн бие түрэг гараад тамхи татаж уцаар ярьж байсан юм гэж тайлбарласан. Өөрөөс гараад 1 цаг орчим гадуур явсны дараа буцаж ирэхэд түүний 7 настай охин нь зочид буудлын угаалгын өрөөнд усанд хөвч байсан гэжээ. Зочид буудлын ажилтан шөнийн 1 цаг 47 минутын үед өрөөнд орж ирсэн байдаг. Очоод харсан чинь Чанг охиноо доош харуулan өргөж аврах гэж хичээж байв. Ажилтан яаралтай 119 руу залгаж түргэн тусламж иртэл зүрхний массаж, амьсгалын тусламж үзүүлж эхэлсэн. 10 минут ч болоогүй байхад түргэн тусламж иржээ. Гэтэл очоод үзэхэд зочид буудлын ажилтан охиныг орон дээр хэвтүүлж зүрхний массаж хийж байв. Харин аав нь болох Чам бол орны хажууд уйлж юм яриад сандарсан байдалтай байсан. Түргэний баг тусламжийг үргэлжлүүлж олон төрлийн арга хэмжээ авч үзсэн ч харамсалтай нь охин нас барсан. Энэ нэргийн дараа Чанг гуниглаж хяналж байв. Гэхдээ охин нь нас барсан тэр зочид буудалд хамт байсан учраас тэр хүн с ижигтнэр шалгахтаас өөр аргагүй болсон. Охины нэр нь Сүмин байсан. Тиймээс цаашид түүнийг Сүмин гэж нэрлэе. Хэдийгээр тэр хятад хүн байсан ч гэсэн энэ нэрээр дуудах нь ойлгомжтой байх. Чам болон түүний охин Сүмин хятад хүн байсан юм. Чанг 2017 онд эхнэрээсээ салав. Тэгээд өөр нэгэн эмэгтэйтэй хамтран амьдрах болжээ. Тийм нөхцөл байдал байсан ч гэлээ тэр хүн охиндоо маш их хайртай байсан гэдэг. Цэцэрлэгийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог байсан. Амралтын үеэр аль болох охинтойгоо хамт байхыг хичээдэг байжээ. Гадаад руу аяллаар олон удаа хамт явж байсан гин. Сүмийн тэр үед бүжиг сурч байсан. Тийм болохоор Хятад Солонгосын хамдарсан нэгэн тоглолтод оролцох болжээ. Тэгээд Сүминий ээж Чанд охинтойгоо хамт Солонгос яваад ирээч гэж хүссэн. Тэгээд 2019 оны 8 сарын 6-нд Чанг охинтойгоо Солонгост ирж Кансагу дүүргийн нэгэн зочид буудал байрлажээ. Дараагийн өдөр хоёулаа Сөүлөөр аялж хам бүрний усан онгоцоорч аялсан гин. Гэвч орой буцах замдаа төөрөөд 11 цаг 58 минутын орчим буюу нэлээд оройтож зочид буудалтаа иржээ. Эренгүүтээ охиноо унтуулсан. Харин өөрөө нэг лаз шар ариг аваад өрөөнөөс гарсан. Тамхи татгаар тамхи татдаг тусгай хэсэг рүү очисон. Тэнд байхдаа хамтран амьдрах эмэгтэйтэйгээ уцаар ярьсан гэж байв. Дараа нь зочид буудлын хүлээлгийн хэсэгт уцаа үзэж нийтдээ бараг 1 цагийн турш гадуур байжээ. Өрөө рүүгээ буцаж орсон цаг нь 1 цаг 41 минут орчим. Камерыг шалгаж үзэхэд тэр хооронд өөр хинч өрөө рүү н ороогүй байлаа. Гэвч өрөө рүүгээ ороод хаалгаа түгчих гэж байгаад хальт угаалгын өрөө рүү харсан чинь тэнд хүн байгаа юм шиг харагджээ. Очоод үзтэл охин нь усанд хөвж байсан. Ихэд сандран охиноо гаргаж ирээд сэрэх гэж оролдсон. Эцэст нь зочид буудлын ресепшний утас руу залгасан гэдэг. Тухайн үед утас авсан ажилтан хэлэхдээ эхэндээ юу гэж байгааг нь ойлгохдохгүй байсан. Нөгөө хүн хашгирч сандарсан байдалтай байсан. Бүр хятад хэлээр орилж байсан гэв. Нэг ойлгосон үг нь доктор байсан. Тэгээд за энд нэг юм болоод байна гэд өрөө рүү яаралтай очсон гэжээ. Чанг хэр их сандарч байсныг харуул зочид буудлын өрөөний давхар түгжээг тайлалгүйгээр зүгээр хүчээр хаалга онгойлгочихсон. Хаалга эвдэрсэн байдалтай байжээ. Эхэндээ бол Чаныг хүмүүс бараг огт сэжиглээгүй. Охины цогцос цус хуралд хөхөрсөн шарх гэмэд ил харагдах гэмтэл байгаагүй. Тэр үед эмнэлгийн ажилтан цагдаа нар бүгд л Сүмийн угаалгын өрөөнд тоглож байгаад хальтраад живчихсэн юм байна гэж үзсэн. Түүн дээр нэмээд Чанг охиноо аварч амьдруулах гэж хичээж уйлж хинч харсан зовж байсан болохоор энэ хүн лав ийм аимшигтай зүйл хийхгүй байх гэдэг итгэл хүмүүс төрүүлж байв. Гэхдээ хэрэг гүнзгийж нарийн судалж эхэлсний дараа хэргийг хариуцсан мөрдөгчийн бодол өөрчлөгдөж эхэлсэн. Яагаад гэвэл угаалгын өрөөний баананд усны түвшин ердөө 24 см байсан юм. Тэр ус нь 7 настай охин нас барсан гэдг нь хинд ч итгэмээргүй зүйл байлаа. Усны хэмжээ бага байгаа зогсохгүй Чанг хэлэхдээ охиноо унтуулчаад өрөөнөөс гарсан гэж байсан шүү дээ. Хэрвээ Сүмийн үнэхээр сэрсэн бол тэр шөнө тэр газар тийм танил бус зочид бодол аав нь хажууд нь байхгүй байхад
шууд уйлд сандарна бидтэй. 7 настай охин шүн сэрээд аав хайчихаа гэж гайхаж айд сандраад зүгээр уйлж орондоо явтах байтал баан тус дүүргэж тоглох гээд орчихсон гэдэг нь ямар ч эцэг их байлаа гэд хүлээн зөвшөөрөхөд хэцүү. Тэр мөрдөгч өөрөө хүүхэдтэй аав байсан. Тийм болохоор энэ нөхцөл байдал үнэхээр ойлгохдохгүй байлаа. Хүүхэдтэй хүн үнийг ойлгоно. Тэгээд Лин чанд охиноо санаатаагаар амийг нь хороосон гэх үндслэлээр хэрэг үүсгэж хятадтай хамтарсан мөрдөн шалгалт эхэлсэн. Гадагш явах эрхийг нь хязгаарлаад утасныг бүртгэл харилцааг шалгаж эхэлжээ. Гэтэл утсан дээрх бүх мессеж дуудлагын түүх бүгд устгагдсан байв. Шууд л устсан файлуудыг сэргээж эхэлсэн. Ингээд нэгэн чат програм дээрх зарим яриаг сэргээж чадчихжээ. Тэнд чан өөрийн хамтран амьдрагч эмэгтэйтэйгээ бичсэн чатууд байв. Харин тэдгээр чатны агуулга бол үнэхээр аимшигтай байлаа. Энэ чат нь шүүхийн шийдвэрт 6 хуудас байдлаар бичигдсэн. Тэндээс харахад тэр хамтран амьдрагч эмэгтэй нь сүмийн охиныг үзэн ядаж байсныг илэрхийлсэн байдаг. Хамгийн ач нь тэр охиныг тэр юм гэж дуудсан. Чөтгөр үхэж байхдаа таарсан амтан гэж хэлжээ. Сүмийн надад зөвхөн өвдөл зовлон авчирдаг амтан. Би тэр хүүхдийг ясмахаараа үзэн ядаж байна гэх мэтийн чатууд байсан. Чан эхнэрээсээ салаад өрдөө 2 сарын дараа хамтран амьдардаг эмэгтэйтэй танилцаж хамт амьдрах болжээ. Гэтэл чан түүнийг хайрлаж хүндэлж байсан хэдий ч охиндоо ч мөн адил анхаарал тавьж огтмол уулздаг, халамжилдаг байсан. Аав хүний хувьд үүргээ умартаж байгаагүй. Харин хамтран амьдарч байсан эмэгтэй нь энэ бүхэнд дургүй байж эхлээд дургуутсалтай байснаа дараа нь бүр хачин нэг ихтгэл үнэмшилтэй болчихсон байсан. Тэр нь чи охинтойгоо уулзахаар л надад муу юм тохиолддог гэсэн итгэл. Яагаад гэвэл тэр эмэгтэй 2 ч удаа чаны хүүхдийг тээж байсан боловч хоёул ураг зулбсан. Тэгээд энэ бүхэн сүмийн охины буруу муу ёрийн чөтгөр тул миний хүүхдийг хороож байгаа юм. Тэр бол шулна гэж бодох болжээ. Чан ч гэсэн энэ бүхэн хитрхий дэндэж байгааг ойлгож охиныхын талаар ингэж ярих эмэгтэйтэй хамт байж чадахгүй гэдгээ мэдэрч эхэлсэн. Салах гэж оролджээ. Харин тэр эмэгтэй үүнийгч бас сүмийн буруу гэж үзэж байв. Цаашлаад энэ эмэгтэй бүр дөвийлгсэн үзэн ядалтад автсан. Чанд танаа гэр бүлийг бүгдийг нь ална гэх мэтээр сүрдүүлдэг байв. Тэр эмэгтэй өөртөө аюултай үйлдэл хийх гэж оролцсон. Тэр нь ч бас сүрдүүлгийн нэг хэлбэр байсан байж магадгүй. Чанд дараа нь мэдүүлэхдээ тэр хүн тийм зүйл хийх гэж оролцсон болохоор би түүнийг орхиж чадаагүй. Сэтгэл санааны хувьд доктортой хүн биш учраас гэж хэлсэн. Тэгээд охинооч хамтран амьдрагч эмэгтэйгээ хохироохгүй байх гэж бодсноос зүгээр л харилцаагаа гадгалахаар шийдсэн байжээ. Чан болон сүмийн хоёр суугилд аялж байх тэр өдрүүд ч гэсэн чан хамтран амьдрагчтайгаа байнга чаталж байсан. Цагдаа нар тэр чатыг сэргээж үзсэн юм. Тэгээд яг тэндээс л үнэхээр үнэмшгийн аргагүй гэхдээ тун с ичгтэй нэгэн чат илэрсэн. Чан хамтран амьдрагч эмэгтэйтэй бид хоёр усан онгоцсон суугаад явж байна. Одоо хам мөрөн дээр байна гэх мэт байршлаа хэлсэн мессеж илгээсэн байсан. Тэгэхэд нөгөө эмэгтэй юу гэж хариулсан гэж тэрнийг хам мөрөн чидэд алжих гэжээ. Энгийн жирийн аав хүн байсан бол ийм үг сонсоод яах байсан бол юу яриад байгаа юм бэ чи арай дэндэж байна шүү гэх ёстой үсттэй. Ядчил уурлаж эсэргүүцэх нь ойлгомжтой. Гэтэл чан яасан гэж одоо бид хоёр усан онгоцсон дээр явж байна. Энд камерууд байгаа болохоор болохгүй. Гэхдээ өнөө өрөө зочид буудал очихоос өмнө заавал амжуулна. Хэрвээ сүмийн нэг өнөөдөр алах юм бол би чатаар эможи явуулна. Эможи илгээн гэдэг бол бүр нэг тохио өгөх тухай ярьж байна. Энэ бол зүгээр нэг яриа биш, төлөвлөсөн зүйл харагдаж байгаа биз. Цагдаа энэ чатлын талаар чангаас суухад тэр ингэж хариулсан. Нөгөө эмэгтэй байнга ийм юм яриад байдаг байсан. Би зүгээр л түүнийг аргацсан. Зүгээр амийг нь дагуулж аргацаасан юм гэв. Гэхдээ яг тэр өдөр охин үнэхээр нас барсан. Энэ бүгд зүгээр л тохиолдол гэж хэлэхэд хитрхи олон санамсаргүй зүйл нэг дор тавцаж байна. Тэр чатны дараа чан энэ яриагаа болий тайвшир гэх мессеж илгээсэн байдаг. Сүмийн охины биед хийсэн шүүх хэмнэлийн шинжилгээний дүгнэлт гарч ирлээ. Хэрэг маш онцгой эмзэг шинжтэй байсан учраас
Цагдаа нар олон салбарын эмч, шинжээчдээс давхар дүгнэлт авсан юм. Шинжилгээгээр харагдаж байгаагаар амь насыг аврах, эмчилгээний үед үүсэж болох гадны гэмтлээс бусад ямар нэгэн томоохон гэмтэл илрээгүй. Гэхдээ охины нүдний зовх, амны хөндөй, уруулны дотор хэсэг цус хоролттой. Эцэст нь бүх шинжээчдийн дүгнэлт нэг л зүйлийг хэлж байлаа. Сүмийн өөрөөсөө том биетэй хүний гарт хүзүүгийн шахаж даралтаар өвгөл түрэгдсэн. Энэ бол осол биш, аллах. Харин чаатын яриаг харахад хамтран амьдрах эмэгтэй нь чанд шахалт үзүүлж хоёр биенээ өдөөнд түрхэрч хамтран аллахыг төлөвлөсөн байх өндөр магадaltaй гэж цагдаа үзсэн. Тухайн үед эмэгтэй нь Хятадд байсан учраас Хятадд байцаагцсан. Харин чан Солонгост байсаар тусдаа шалгагджээ. Мэдээж хоёулаа бид хүн алаагүй гэж мэдүүлсэн. Энэ хэргийн шүүхийн хэлэлцүүлэг маш урт хугацаанд үргэлжлэв. Яагаад гэвэл үнэлэх ёстой баримт, мэргэжилтний дүгнэлт маш олон байлаа. Чан анх шүүхтэр хам мөрөн дээр усан онгоцон суугаад явж байхдаа битсэн өнөөдөр заавал амжуулна гэсэн мессеж бол зүгээр л хамтран амьдрах эмэгтэйг аргацсан зүйл байсан гэж мэдүүлсэн. Гэхдээ шүүх энэ мэдүүлгийг хүлээж аваагүй. Яагаад гэвэл хэрвээ тухайн мессеж зүгээр аргацсан үг юм бол яагаад тэр мессеж дотор эможи илгээнд камер байгаа болохоор энд болохгүй гэх зэрэг цаг, газар, нөхцөлийг тодорхойлсон маш нарийн төлөвлөгөө шиг зүйл бичих хэрэгтэй байсан юм бэ? Зүгээр хариу бичсэн хүн ингэж тохиролцсон мэт хариулдаггүй. Мөн өмнө нь хэлсэнчлэн камерыг шалгахад тэр өдөр чан охинтойгоо байсан өрөөнд өөр хинч орж гараагүй нотлогдсон. Энэ нь өөрөө нэг том баримт. Сүмийн нас барахаасаа өмнө түүний хажууд байсан цорын ганц хүн бол аав чам байлаа. Гэхдээ эцсийн шийдвэрт хамгийн том нөлөө үзүүлсэн зүйл бол сүмийн задлан шинжилгээ хийсэн шүүх хэмнэлийн эмчийн дүгнэлт байсан. Чан хамтран амьдрагч нь охиныг үзэн яддаг гэдгийг мэдсээр байж түүний үгээр охиноо олох гэж төлөвлөсөн. Охиныг усанд хийж хүзүүг нь боож хүнөөсөн. Гэвч энд нэг онцгой зүйл гарч ирсэн. Сүмийн ээж Чангийн хуучин эхнэр нь манай хүүхдийн аав тийм зүйл хийх хүн биш гэж итгэлтэй байжээ. Бүр шүүхтэрч өргөдөл бичиж манай хуучин нөхөр хүүхдээ маш их хайрладаг байсан. Охиныхоо төлөө бүхнийг хийдэг байсан. Тэр тийм хүн биш гэж мэдүүлсэн. Ингээд анхан шатны шүүх 2020 оны 5 сарын 29-нд чанд 22 жилийн хоригдол оноосон. Гэхдээ энэ хэрэгэр бүгд дуусангүй. Аль тал нь дав залдав. Чан би зүгээр л чатанд нь хариулсан. Гэхдээ хүүхдээ алаагүй. Энэ бүхнийг нотлох баримт алга гэж мэдүүлж эсэргүүцэл илэрхийлжээ. Хамгийн гол нь дав залдах шатны шүүх ингэж хэлсэн. Прокурорын гаргаж тавьсан нотлохоо нь чан охиныхоо хүзүүг шахаж усан живүүлэн алсан гэдгийг эргэлзээгүйгээр нотлож чадахгүй байна. Энэ бол баттай гэмт хэрэг гэж хэлэхэд хангалттай баримт биш. Шүүх хэмнэлийн цус суралт гэдэг нэг шинж тэмдэг байгаач тэр нь заавал гэмт хэргийн улмуур гэдэг нь 100% биш гэжээ. Чан эсвэл зочид буудлын ажилтан зүрхний массаж хийх үед бүслэхийн орчмыг шахах, хүзүүг барих үед ийм шинж илэрсэн байх магадaltaй гэж тайлбарлсан. Хэрвээ шүүхийн хэлсэнчлэн сүмийн намид байх үедээ зүрхний массаж авсан бол суралт үлсэн байх магадaltaй. Хэрвээ энэ охин амьд байсан бол тэр массажны үед эдгээр шинжүүд гарч ирсэн байж магадгүй. Тэгэхээр тэр цус суралт нь гэмт хэргийн нотлогоо байж болох ч үгүй ч байж магадгүй. Баттай нотлож чадахгүй. 2020 оны 12 сарын 24-ний өдөр чанд оноосон анхан шатны 22 жилийн хориг ялыг хүчингү болгож гин буруугүй гэсэн шийдвэр гарсан юм. Шүүх чаныг алдуурчин биш гэж үзсэн. Шүүхийн тайлбар маш тодорхой байлаа. Охин сүмийн угаасаа гэртээ байхдаа ч баан тусанд орж тоглох дуртай байсан. Яагаад ч юм тэр шүн сэрээд танихгүй газар байсан ч баан руу орсон байж магадгүй. Тэгээд тэр үед санаандгүй байдлаар ус амьсгалын замд нь орж гинэт ухаан алдаж сандарснаас болж живсэн байж болох юм. Хэдий ус ердөө 24 см-ийн гүнтэй байсан ч иймэрхүү боломж байж болно гэж үзсэн. Энэ бол маш ховор, итгэмээргүй, магадгүй байж болох үйл явдал. Магадлал багтаа ч гэсэн огт байхгүй биш. Өөрөөр хэлбэл аллах байх боломж байгаа ч 100% батлах боломжгүй. Үүнийг батлах хангалттай нотлохоо алга. Тиймээс аллах биш гэж үзнэ.
Нэг өгүүлбэрээ дүгнэх юм бол с ิจ гтэй байгаач нотлогдоогүй. Харин ослын магадлалч бас оршиж байгаа тул ял өгч болохгүй. Ингээд дав залдах шатны шүүх чаныг цагаатгсан. Ингэснээр чанга бүрэн цагаатгагдаж энэ хэрэг шүүхийн хувьд хаагджээ. Нэг зүйл дээр мэрэгчлэлтнүүд харамссан байдаг. Хэрвээ чанга солонгос хүн байсан бол эсвэл солонгос хэлээр мөрдөн байцаал шүүхийн ажиллагаанд оролцож байсан бол шүүхийн шийдвэр өөрөөр гарч болох байсан гэж олон мэрэгчлэлтэнд өгнөв. Яагаад гэвэл чана нь хятад иргэн байсан тул бүх харилцаа орчуулагчийн дамжуулалтаар явагдсан. Гэтэл гэмт хэргийн мөрдөл гэдэг чинь ганцхан бичиг үг, утга ойлголцол гэлтгүй, сэтгэл хөдлөл, ярианы өнгө, сүүдэр, с ิจ гт төрүүлэх нуугдмал үг зэргийг мэдрэхэд маш их хамаатай. Хажууд нь байж өөрийн хэлээр нь сонссон мөрдөгч, сэтгэл зүйч бол шууд анзаарч с ิจ г авч мэднэ. Гэтэл гадаад хэлтэй хүнтэй орчуулагч дамжуулж харилцаж байхад ийм нарийн зүйлс бүрэн мэдрэгдэхэд хэцүү шүү дээ. Түүнчлэн хамтран амьдарч эмэгтэй нь Солонгост ирээгүй Хятадд байцаалд өгсөн. Солонгосын дал хэргийн бүх оролцогчийг бүрэн хянах боломжгүй байсныг ч шүүхийн практикт шүүмжилдэг. Хэрэг олон нийтэд ил болсны дараа зарим хүн чанга хүүхдээ алах гэж гадаад руу аваадсан тэнд ял завшихыг зориуд төлөвлөсөн байх гэсэн хардлагч гаргаж байв. Энэ нь үнэндээ тийм ч үндэслэлгүй мэдэгдэл биш байж мэднэ. Түүнчлэн эможи хэлгээ нь өнөө орой амжуулна гэх зэрэг с ิจ бүхий мессежүүд бичсэн өдөр охин нас барсан гэдг нь үнэхээр давхцал биш байж болохоор. Гэхдээ шүүх бол таамаг биш нотлохоо хардаг. Харин энэ хэргийн шүүхийн хэлэлцүүлэгт оруулсан нотлохоонууд нь магадлалтай, боломжтой байсан ч гарцаагүй байсангүй. Тиймээс чанга цагаатсан. Энэ хэргийг дуустал сонссон танд маш их баярлалаа. Хүүхдийн амнаас эцэг хүний үүрэг, хүний сэтгэл зүйн төсвөр хайр гэж юу вэ? Бүгд давхар шингэсэн олон давхарга бүхий эмгэнэл юм. Хохирогт сүмийн нохин өнөөдөр ч гэсэн зөвхөн магадлал дунд үлдсэн. Танд энэ хэрэг ямар сэтгэл төрүүлв? Та чанга үнэхээр буруутай байсан гэж бодож байна уу? Эсвэл зүгээр л с ิจ гтэй байдал донд хохирсон нэгэн байсан болов уу? Сэтгэлээ заавал үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр дахиад уулзъя. Баяртай.